За энэ хоолоогоор иргэд гэрээс бохор орж ирнэ. Дээр нь хийдэг нь яг нөө багтаамжийн жоо ихсгэж хийж байгаа. Уул нь хажуу талд нь хийж болох боломжтой. Гэхдээ дээр нь хийвэл илүү их багтаамжтай болно. Тэгээд энэ савнаас энэ сав руу хүртэл дамжлага нь энүүгээр дамжина. Тэгээ энэ хоолоогоор ерөөдөө хөрс рүүгээ шингэх хоолоонууд нь залгагдаж орж байна. За хөрс рүү шингэх хоолойны нүхнээс 20 см доор энгийн бор шороогоо асгаж дүүргэлтэй байна. Бор шороогоор дэвсний дараа тэр хөрсөн шингэх хоолой хүртлээ чулуулаг хайраг дэвсэж өгнө. Энэ нь болохоор хоолойноос хөрс рүү ус шингэхдээ хайрганы завсраар чөлөөтэй нэвтрэх болохоор хайраг ингэж хийх нь зайлшгүй хэрэгтэй. За дараагийн анхаарах юм болохоор хоолойноос гарч байгаа хөрс рүү шингэх урт хоолойнууд маань яг тэгш хүнд тэгш усаар үзэж тэгшин байрлуулах ёстой. Тэр нь болохоор ус нь зөв уурсаж хөрс рүүгээ нэлэхгүйдээ тархаж өгнө. Талын ивэл зарим хоолоогоор дамжихгүй тогтох тусмаа хөрс рүү шингэх нь удаашрна гэсэн үг бай.
Итгэл наач маама. Итгэл наач маама. Аа. 안녕, Ada ini buat. Ini buat. Тураа юу гэсэн юм бэ? Юу гэсэн юм бэ? Тэгчтэй л чичсэн.